Аргалын утаа борыг олсоо малчныг эрт төрсөн би атэр хэрэн утаага үлгийн минь гэж бодоно. Баярлалаа энэ анагийн дас үнэхээр сайхан боллоо. Дулаахан байла, сайхан байла, агаар магаар үнэн тасархай. Тэгээ өглөө босоод янзын цай уулаа. За баярлалаа. Бид гурав чиг мэлөө ороо боссоо. Өдөрийн чиг бол 5 6 гээс босоод бүдгнээд бүх ажлаа хийгээд бид гурав унтаал байдаг. Өглөөс ирсэн чи бооз байлээ. Цай байлээ. Бидний ингээ хараа явж байгаа шүү. Ямар их удаа хүүхдүүд гэж бодсон байгаа те. Оттой ажиллах нь өгдөг. За. Яасан өөрх юм бэ? За, энэ ч одоо юу ямар удамтай ямар төстэй даагууллаа. За наад чи энэ олонгод их нь болохоор Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын хараад аймгийн алдартай яач одоо морь мэддэг одоо хүн болгон таньнаа манай. Монгол хайрын эзэ Пүрэд орж байгаа. Унгангүү. Тэрнээс гарсан. Төрсөн. Тий. Аав. Эцэг нь болохоор манай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хараад аймгийн алдартай яач давааны мөнгө залуугийн цэвэр азарганы төл над 50-тай азарга байт. Хөрөө азарга. Тэр хоёрын дундаас гарсан 25-тай. 25-тай. Тий. Тийм. За 25. Тийм сар шүү. Бас нөгөө 50 юу гэлээ? 50 монголгүй хоёрын дундаас гарсан 25 байхгүй юу? 50 монголгүй хоёрын голоос гарсан. Тий. Тэр нь 25 гэж. 25. За. 25% тустай гэж хэлж байгаа. Одоо жишээ бол би ч одоо манай аав чи халдсан гэх штэ. Манай ээж халдсан гэх. Тэр би ч 100% Сүхбаатар гэсэн үг. Яг зөв үү? Тэгж нь ойлгоо тий. Окей. Ерөнхийдөө байдаг те. Тий. Олон наадмаас хайрыг төрөө олж асрын өмнө цоллуулж явах болтугай. Баярлаа. Дүүнэрийнхээ бас энэ сайхан юу дэмжиж ингэж унаагаад тугаасаа явуулж байгаа шүү. За баярлалаа. За олон хайрыг төрөө аваарай. Хурдтай байгаарай. Тийм ээ. Хөөх юм. Одоо даага ачханд бол энэ дэвшний энэ төмөр нь юу яагаад гэдэг юм бэ? Төмөр дээр шууд ингэж яаж болдгоо юм бэ? Ачиж болдгоо юм. Тэгэхээр нөгөө ачаа ингэж халтраад хөл гараа хуулах магадaltaй гэж. Зоор нь элс дэвслээд явбал халтардаг гинэ. Тэгжиж заавал адууг ачдаг юм байна. Бас нэг ч гэсэн юм мэдэж авлаа. За ахтаа нэг бэлэг өгнө. Оо за. За манай энэ Доолж Монголын Герман хутга гэдэг. За. Тэгээд энэ маа Доолж Монголын хутгын хамт олон бол зөндөө олон төрөл гаргасан байдаг. За энийг барьж арах ш. Тэгээд энэ сүүлд гарсан энэ хутга байгаа энэ нэг ангийн хутга юм билээ. Тэгээд бас хаас юм сайхан хүлэг авсан юм чи бас. Тэгээд аяг гоё гоц. Тийм ээ. Танд бол яг хэрэгтэй те. Хөдөөгээд явчих. Тийм ээ. Би ахчаас ант хоббит бол тэгж бодохгүй бид хоорондоо ярилцаад хата энийг хэр нөгөө ихтэй өхөн болохгүй гэсэн. Ямар үдэг хөхөд бодж бодоод энийг гал билээ гэдэг ахт. Энэ бас гоё хажууд юм уу те. Ингээл яа. За хайрсанд нийчтэй. За энэ хаа танаас худалж авч байгаа морины мөнгө. Сайд 1000 байгаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа хаа. Тэгээд энэ сайхан бас монтой үйл хийж байгаа гурвандуудаа маш их баярлалаа. Тэгээд энэ хийж байгаа ажил нь одоо зорилго нь бүтэх болтугай гэдэг. Ахнаас 5 хүүхэдтэй. Тэгээд 5 хүүхдийнхаа нэрийн өмнөөс бас энэ адууныхаас 500 мянган энэ сайхан юунд ханиулъя. За. Буцаад өгье 500 мянган 5 хүүхдийнхаа нэрийн өмнөөс шүү. За. Зөв зогсохгүй бас нэг айлын нэг бяцхан зүрхийг амьдруулахын тулд бас тодорхой хэмжээний бас хувь нэмэр өгье гэж бодлоо. За баярлалаа. За тэрийг үлээ. За ингээд 5 охинтой ахна. Тэгээд 5 охиныхаа нэрийн өмнөөс энэ сайхан хандивт нь буцааж ханиулж шүү. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Бидний мөч юугаар арвжаад явуулаа. За баярлалаа амьдрал тааралцсан хүн бүхэнд баярлалаа хаз чаргал бэлгэлсэнд баярлалаа баяр чаргал бүхнийг минь хуваалцсанд баярлалаа та нартаа баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд баярлалаа ухаарл бэлгэлсэнд баярлалаа өйтгөр хүнгийг минь хуваалцсан баярлалаа та нартаа хүнийхэн хорвоорын хорн бүхэн ерөөлтэй хайр нэрлийн гэгээтэй
дуулан өнгөрүүлж буй хүмүүс та. За ингээ бид гурав Сүхбаатар аймгаас Доромтын зүг хөдөлж байна. За тэгээ сая бид гурав пэйж дээр нөгөө Сүхбаатар аймгийн алдар туяач өдөр ангаа унган 25%-тэй релиз дааг зарна гэд зар оргосон. Тэгсэн ерөөсө 30 модын дотор зарчтай. Доронтоос хүн авъя л гэж. Тэгээ одоо Доронт руу хөдлөөл явж байна. Хурдан үлгөө аччихсан тэгээд явж байна да. Тэгээд одоо жоохон ийм зөөлхөн ийм нэг араагаар монтоны явахгүй бол нөгөө адуу ачих, гурил ачих хичээл өөр юм байна. Ард нэг амьд амтан байгаа болохоор хөл гараар гэмтчихгүйгээр зөөлхөн ингэж гэлдрээл явж байна. Би одоо Доронт руу болохоор би одоо Сүхбаатарт байцны Доронт руу ер нь амьдрал дээр нэг ч удаа явж үзээгүй. Зам басаа мэдхгүй л. Тэгтээ яг өдрийн цагаар явж байгаа юм чинь тэгээд нэг айл хагаагаас асуугаад ч ямаагүй явчихсан л та. Эндээс шорон замаар нэг 200 жоохон гарan километртэй л юм байна. Тэгэд адуу ачтаа яадаг гэлээ огцон тооноос болохгүй гэсэн тий. Огцом доонож болохгүй гэсэн, огцом дарж болохгүй гэсэн. Эргэжлэхгүй тий. Тий. Яхаа болох байлгүй. Гэтэ нөгөө адуу чи өөрөө нөгөө босоо амт юм болохоор ер нь багтай юм. Ер нь бол яахгүй шүү дээ. Манхан гайгүй шүү дээ. Хүчгүй огцом ингэж тооруулах бол гайг баха. Тэгээ бас ахынд бас сая бас нэлээл мэдлэг олж авлаа. Тийм ээ. Монгол ахуугаа тийм ээ. Монгол ахуугаа, адуугаа, адууны ёс тий. Тий, адуу яаж уух, адраг ямар ухаантай амтан гэж зөндөөл юм сонслоо ер. Тийм бас мэдгүй юм бас мэдэж авлаа. Тий. Ер нь бас мэдмээр юм байгаа шүү дээ тий бид нар Ер нь бас бол бидмэр юм байгаа шүү дээ. мэдэх ёстой л доо тий. Харин Ахаад төшөө бүр судалж бүр мэддэг болно. Дараа ихтэй. Тэгэхгүй бол бас арай л мэдгүй байгаа даа тий. мэдгүй гэдээ арай л мэдгүй байгаа. Харин За тэгэл алтан шар зам маань хөлзөтэй болдгоо. Хурээ. сансан зөсөн гэдэг дуулаа шүү дээ. Хэрэг бүрдэх алтан шар зам дэшэвэн. Target. Energy drink. Таны сэргэн. Аяхгүй нэг. Doritos. Үнэхээр гоё байна. Яг зөв. Гэт яваад байгаа ядраад л байна л да. Ганц эрч хүч цэнийг энерги авч байгаа юм чи одоо энэний ард гарч ирж байсан. За вадарсан да. Байдгүй дээ. Зам нэг л баруун тишээ нэг л эвгүй болоо явчихлаа. Ямар ч зам байхгүй. Зам зураад яваад байх юм дэрмэ мэн. Манай аймагч одоо энэ Сүхбаатар аймагч юутэй тог нь тогоог Доронтоос авдаг гэж. Дээр үлдээ бас одоо ч тийм байга баг. Тэгээд энэ өндөр хүчлэлийн юугаа замаа дагаа явсан дээр хаа арай найдвартай дээр хаа. Энэ өндөр хүчлэл өрөөл орно. Дордрол орно бас тодорхой. Тэр ингээс энэ замаар ингэ явсан чи бас өндөр хүчлээ алдаад галсраад холдоод тэгэхээр болёо тэр тийшээ л явъя гэд замаа өөрчилсөн. Зам зураад явж байна. Нар бас жоохон доор хаагаад идэг. Болгохаа. Хайгууха. Олон доо. За мэдээч ерөнхий өнтгчээр гүнцэг ажиллаж байгаа. Гүнцэгтэй бас баярлалаа ингээд. Хэвээ амар юм байна. Одоо манай Нямкагийн итгэж бол юу да? Далайн замагтай үзээний хэлж. Минийх болохоор энэ хоньны болсон биз. Ерөөс 15 фунт туслаад болоо. Бид гурав ч одоо нэг хэн билетгэд болохоор одоо цовраал идэв да тийм ээ. Одоо энэ буслаад боллоо. Дараа нь би өөрийнхөө тавина. Янз бүр ч шүү. Хэвээ амар юм аа. Юм хөгжнө гэж нэрээ. 500 ийм болтой өгч гэж тийм. Шүрний ямар гоё юм бэ? Гүзээ ямар гоё надад дээгүү. Тэгээд далайн байцаа гүзээ ямар гоё осолтой юм бэ тий. Хөдөө гадаа манай гүнзгий бүтээгдэхүүн бол үнэхээр гоё юм байна. Амар гоё наалтж байна. Янзтай. Татчлаа. Одоо татлаа одоо нойр гэлсэн. Явсан юм байна. Явдаг юм байна гэж хэдэн зөөлхий явж болох амар удаал явж байна л та. Бас жоохон явж байгаа л хардгийн адууга. Яаж юм? Сурцсан байна уу? Сайхан босоогоор яаж л
Агуу сайхан яваад ирсэн шүү баг. Босоо юмртай амтж бас босоод байдаг. Босоод байдаг. Химивтаад байдаг. Савж нөө. Дорд зам мөн үү? За одоо эндээс хийдэ. Элчээс 60. 60. За баярлалаа. За. Зөвл яа. За дордын постн дээр ирлээ. Одоо цаг идэлж байгаа болоо. 2000 аа. Том машин 2000 гэдэг баха. Бүү том машин 10,000 гэдэг лөө. Мэдхгүй байна. Шалаад балаад 10,000 өгдөг үлээ хчээ. Шалаад 10,000 үлээ. Тийм гинэ. За ямарс дорд руу хаад ирлээ. Сайхан хүрэх хүч залуу хүн би сайхан амьдрал хүрэх хүч залуу насаа би сайхан хүрэх хүч залуу. За бороогоо нэг шалгаад ирлээ. Бас 2 км давгүй юу? Ээ давгүй. Хараа. Давгүй. Өөхөн. Яг сайхан босоогоор л өрөөд ирчих. За юу яасаа? Баларсаа. Одоос нэг сайн тосол хийгээд нэмэргүй болчлоо. Тэгээд маргааш үзүүлээ да. Тосол хийгээд юу халахгүй. Даач нь термостат болохгүй болсон. Тэрний солихол юм шиг байна. Тэгээд маргааш өглөө засах. Машина төгссөн үү тэр бэ? Төгссөн. За нэг яриадсан. Цэцэн мүүд. Цэцэн лаунж дээр ирлээ дээ. Биш орныг. Сайхан юм идэ. Цаг хоол очиж байгаа ирлээ. Цаг бас нэлээд ороо болсон байна. 12:01 болж байна тий. Тэгээд адуу авах хүнтэйгээ бас уцаас нэлээд яриацгаа тэгээд өглөө тий. Тэгээтэд ингээд бас бэлэг дэмбэрэлтэй авъя гэдэг. Тий. Өглөө нарнаараа авъя гэд. За зөөгөө тохироо тэгээд машина адуутайгийн дулаан гаражд оруулаад тавьчихсан. Одоо тэгээд өөртөө буудлаа. Тэгэндээ тий. Тэгээд маргааш өглөө болчих тий. За бид гурав өчтөр ороо буудлаа цагаа амарчаад түрүүхээс ирж гэж байгаа ядарсан байна бас. Улаанбаатараас хараад баг хэд 7 8 ч шүү тий. Тэглээ. Жоо ядарлаа тий. Жоо оройхон босчлаа 11 болж байна 12 болж байна. Тэгээ одоо яг 11:40-оос 1:40 хооронд морин цагт нөгөө адуу авах хүнтэйгээ уулзч байна. Яг морин цагт авъя гэ тий. Яг л цаг таарлаа. Яг л цагт таарлаа. Тэгээ одоо адуугаа аваад ахын одоо зүчээр рүү явд юм уу? Тэнд үрээд ир гэж байна. Ямарсаа локейшн явуулсан. Локейшн дагуу яваалч тий. За тэнд болзээ. За явах уу. Хой. За бид гурав адуу авах Цэнтгэх дээр ирсэн байна. Цэнтгэх бидэд бол эртний танил бас ах дүүнэр хураа ах дүүнэр тий. Тэгээд өчтөр бид нар Сүхбаатарт нөгөө аймгийн алдарт уяач өдөр ангаан одоо хонгор даагыг зарнаа гэд шууд бид нэг пост оруулсан. Тэсэн ах маань шууд бидний таньдаг юм болохоор бидний сториг үзээд юу үзээ тий. Шууд стори юмсаргаа устгаа ах нь шууд авъя хаста та нарынхаа бас энэ зүрх мартахгүй төсөлд гоё ингээд хувь нэмрээс хандив болгоё те ингээд дэмжиа гэж ингээд шууд авъя шууд хүрээдэр дордор хүрээдэр тэгээд ирсэн байна. Тэгээд өчтөр ороо бол харахгүй шин уулцсангүй шууд ийм гэгээтэд өглөө уулзъя гэд яг морин цагт одоо 11:40-оос 1:40 оронд уулзж байна. Тэгээд Цэнтгэх ах маань бас өөрөө бас үзэгчтэй бас танилцуулвал те товчхон. За нэг цэнд бол гэдэг Дорн тамхитай ирж сууршаад 5 жил болж байгаа. Тэгээд тийм ингийн бизнес эрхлэгч хүн байна. Бага тий. Тэгээ моринд бол манай Цэнтгэх ах ер нь яг ороод жил болсон. Хэр болж байна? Нодлонгоос хойш сонирхож байна. Тэгээд нодлонгийн наадам үзсэн. Тэгээд сайхан морь бол сайхан байна. Тэгээд маш их сонирхож байгаа учраас өнөрийгөө бас ийм контент хийж байгаа. За тэгээд нэг ийм хурдан хөдөлмөр эн чинь бас зүгээргүй маш удам өгшил сайтай. Монгол хэрийн удам. За тэгээд нөгөө Английн 50-та азрын төл 25-та ийм сарвай, хонгор сарвай байна. Тэгээд энийг ямарч одоо хүлээж авахд бэлдэж байна да. Тий. За тэгээ Цэнтгэх ахта баярлалаа. За дөнрөө дэмжиж бас ийм гоё юмд оролцоход маш их баярлалаа. Тэгээд Нямка яг сэдэгч шүү. Тэгээд юу нөгөө аймгийн алдарт яач хөдөр ангаа ах маань нэг ийм үг дамжуулсан. За
Оцсон эзэндээ одоо улс аймаг сумдаа ингээд олон айр түрүү аваарай гэж ерөөж дамжуулсан шүү. За ерөөл одоо шигээ сайхан урдаа үлэг болтгоо. Тий. За тэгээд юу яа? Юу л баташ. Энэ хонгор сарванд хоомис хонгор гэ нэр өгчгөө. Ой. Тий. Болох уу? Хоомис хонгор гэ нэр өгч. Яа, за тэгвэл наадмаар сайн хоомис хонгор маань хурдан байх болтгоо. Олон айрыг түрүү авах болтгоо. Тэгээд хонгор маань ч гэсэн тий эргэж тойроод наадам маадмар сайхан ирээд бас нэг Тэгнэ. үүсэх адуудаа тий. Гоё Тэгнэ. Хөөе яаж ийна манай гоог. Тэгээд юу яаш? Нэг хэдэн өөрсдөө зүйлс хэдэн өвс өвс явуулнаа. За Хичээлийн юм бас жоохон нэмэр болгоно. Орондоо. тэгээд одоо манай хоомисын хурдан үлэг болж ийн л гэж та хүмүүс ойлгоорой. Тэгээд за Хоомис сонгор. хоомис хонгор. Энэ чинь бас ард түмний бас адуулчлаа шүү дээ Тийм шүү дээ бас ард түмний хоомис хонгор. Хүмүүс үзэж яваалаа тий. Ямар гоё нэр олоод хэлчихвэ те. Хоомис сонгор. Тэр адууны нэрийг бас өөртөө бас ингэж мэдэж өгд юм лээ те. Тийм Тэгсэн чинь нөгөө тэр нөгөө урд байгаа тэр дөрөв азар нэг ингэж юутэй байсан юм. Тухан нар юм зүрхтэй байсан юм. Тэгсэн чинь бондоо хэрмэр гээд. Өөртөө нэрчтэй юм. Тэрэн шиг хоомис хонгорч нэрж болох юм байна те. За. Ард түмний одоо хүлэг болох гэдэг шүү дээ тийм. Энэ цагаан буянтай үйлсийн үйлсээр зориулж явж байгаа юм сайхан адуу тийм. Тийм. Хамс хурдан шиг явж байгаа юм чи тэгээд хамс сонгор гэж нэрлэлцээ хэдүүлээ тийм. За аймгийн наадам хоомис сонгор гэж зарлагдсан. Тэгхийн шүү дээ. Тий чи олон хүүхдүүдийн бас зүрхэнд бас өнтэй хөв нэмэр оруулж байгаа адуу шүү тийм ээ. За баярлалаа. Үнээрээс гоё юм боллоо тий. Үнээр бас бэлэг дэмрэлтэй байлаа. Баярлалаа. За одоо яах вэ? Төв рүү орох уу? За тэгээ. Төв рүү ороод бид нар одоо гадаа бас жоохон сэрүүхэн байна. Нөгөө үлдэгдэл нөгөө хитэн янамлын өмсөд байгаа. Тэрийг бас зарнаа. Зар дуусахгүй болохгүй. Бас нэг янамлаас бас нэг баахан өмссөн. Тэрийг бас нэг бараг 60-70% зарсан. Одоо 20-30% жоох үлчээд байгаа. Тэрийг бас нэг зараад дуусчих тийм ээ. Тэгээ бас нөгөө нэг портер бас нэг үзүүлнэ шүү дээ тий. Тэгээ портрэ бас нэг үзүүл нэрээ. Энд бүр халахгүй бат. За ямар ч ясаа тэгээд хамт ирсэн андыгаа буулгаад өчлөө. Өлссөн байна. Нилээ хөвс иччин те. Та нар гоё найзлаа шүү мэдөө. Гэтэ бас нэг үе тэнгийнхэнтэйгээ байгаа болохоор бас гоё хөөрхөн коллективтэй байна бас. Тэ? Тий. Тий ямар хөт юм бэ? Энэс юу? Сайн 4-р цахилгаан станцын яндан харсан. Утаа нь хоошоогоо ингээд нэвц ялхилж ийн маргааш нь шуургаар биш үү? 99 өвтэй. Тэ 99 өвтэй. За одоо. За үүд байна. Яг нөгөө нэг алдартай шуургач юм одоо яг эхлэх гээл шиг байна да. Одоо юу яана? Пара янслаа да. Хүйтэн байна. Манай машины пара нэгдэрсэн. Пара янслахгүй бол. Юу яванд болоод байгаа юм тэгэхгүй. Тэгэл ямар ч засар орж харуулъя да. Тань тэгээ да. Тэгэл аймшаа зарна да. Юм баха тэгээд энэ пар нь өөрөө цаанаасаа ингэж яатсан шүү. Машины эзэн үзчихвэл. Тийм шүү. За бид гурав явсаар байна. Тэгээд яг Дорнот аймгийн нутгийн удирдлагын зүүн талд байдаг 16 давхар руу оръё. Тэгээд ороод яг цагаан хэлнэ. Айгу гоё болсон. Араа. За тэгээд манай ахын найз бас Дорнот аймагт байдаг. Тэгээд та нар хүрээ дээрээ гэд бид нар яг одоо ирсэн байна. Учир юу вэ гэхээр манай энэ Дорнот аймгийн Тэди төв манай зүрх мартахгүй төсөлд байгууллагаасаа 500 мянган төгрөг өгье гэд дуудсан. Тэгээд бид нар ирээд авах гад хүрээд ирлээ. Тэгээд олон хүүхдүүдийг аврахын сайхан үйлсэд нь бас амжилт хүсье. За тэгээд та нар маань бас залуучуудаа тийм ээ бас манлайлаад ингээд төлөөлөн явж байгаад бас их баярлалаа гэж хэлье. Тэгээд олон хүүхдүүдийг аврахын үйлсэд нь амжилт хүсье. Яа. Баярлалаа. Маш их баярлалаа. Танай хамт олон ч гэсэн ажлын амжилт хүсье. Тэгээд хардаа манайхаа 500 мянган төгрөг шүү дээ. Зүрх мартахгүй төсөл рүү шууд орноо. За маш их баярлалаа. За. Үнэхээр их баярлалаа. За баярлалаа. За тэгээд нэг портрийнхоо парыг янзлуулж байна. Пар нь болохгүй байгаа. За би энд портре янзлуулж байгаа. Маа нөгөө хоёр амьсаа зарж байгаа. За Дорнот аймагт маань цасан шуурга болж байна. Цас бол үнэхээр амар орж байна. Бид гурав Дорнот аймгийн Авто супермаркетын үүдэнд Янмал брендийнхаа амьсыг бол зараа зогсож байна. За манайхан тэгээд нөгөө нэг хотод Янмалын амьсоо бид нар 70% зарсан байсан. Тэгээд 30% Дорнотод зарж байна. Тэгээ манайхан бүгдээрээ
хурж ирж авж байгаа. Түлэх баярлалаа Дорончуудаа. Дорнод аймгийн бяцхан үзэгч маань гоё оймс аавын ах нарыгаа гээд дэмжиж хүрээд ирсэн байна хардаа. Ийм хөөрхөн хөхтэй ш. Минь гараа ингээрээ. Би үлс түнхээр битг. Манай бороос тааруулаад тавьчихлаа. Зэрэг баярлаа. За, портер маань ер нь бараг л болж энэ одоо хөдлөө нөгөө ойлгоо. Жаа ядарч байна. Мэдээж ишвчээ таргет тавил. Сэргэж энэ. Баярлалаа амьдрал тааралцсан хүн бүхэнд баярлалаа хаз чаргал бэлгэлсэнд баярлалаа баяр чаргал бүхнийг нь хуваалцсан баярлалаа та нартаа баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд баярлалаа ухаарал бэлгэлсэнд баярлалаа өтгөр хүнгийг минь хуваалцсан баярлалаа та нартаа хүнийхэн хорвоорын хорн бүхэн ерөөлтэй хайр нэрлийн гэгээтэй хорвоорын урт айныг хамсатуулан өнгөрүүлж буй хүмүүс та нартаа баярлалаа. Сайн байцгаана уу? Зүрх мартахгүй. Баярлаа. Баярлалаа. За ямар ч байсан Авто супермаркетынхаа үүдэнд оймсоо бас нэлээд явууллаа. Одоо нэг 20 оймс үлдцээ. Тэрийг бол газ зарна. Маргааш. Тий. Одоо жоох юм идэхгүй бол бас жоох өсөх маягтай. Баахан юм ярьцсан. Манай би ороогүй. Манай хоёр өнөөдөр өстө амар сайн зарсан байна. Тэгэхээр энэ автогийн залгаа тий. Энэ цэсэн лаунжийн салбар маань. Тэгээ нэг гоё. Ингээд Монгол хоолнуудын ийм сет байгаа. Өөрийнхөө хүссэн одоо хэмжээгээр ингээд сонголтоо хийгээд ийж болно. Би нийс салаад дуртай. Заавал нийс салаад аваа тий. Амар тий. За чи нямка юу гэдэг чинь? Энэ гоё хуушур шүү дээ. Дахианы мах байна. За твтэй байна. Бүрдгэн мах. Энэ юу нарийн мах юм уу? Энэ бүлгүүг. Бүлгүүг юм аа. За энэ юу шилвэ? Тактуртай юм шүү. Тактуртай. За. За би нэг жижиг аягийн тактуртай аваад тэгээд нийслэл салаад аваад тэгээд нэг дахианы мах аваад тэгээд бүлгүүгээс жоохон аваад за тэгээд болно доо. За би өөртөө ингэ сонгочих юм байна шүү дээ. За ингээл жинлэл хоолныхоо граммаар тооцоогоо хийчин. Тэгээ заавал ингээд нэг хоол, хоёрдугаар хоол авахгүйгээр зүгээр нэгдүгээр хоолоо ч идэж болж чинь, хоёрдугаар хоолоо ч идэж болж чинь. Тэгээ граммаараа тооцоогоо хийдэг юм. Үнэхээр амар. Чөлөөч идэж чинь, өндгнээс ладаад идэж чинь. Яа. За өдөр чи юм хийдээгөө сага хоолцоо гадарлаа. Тэгээд өнөөдөр уусаа явна гэж байхгүй гадаа өнөөдөр бүр Монгол орон дээр бүр айгүйх зас орж засан шуурга болж байна. Зам галтраатай байна. Тэгээ маргааш явна. Тэгээ маргааш явахдаа цаг агаар болж байгаа харнаа. Тэгээ өнөөдөр бол нөгөө 3 сая төгрөгийн оймсны үлдэгдэл нэг 20 жирэх оймс үлдсэн ба. Тэрийг маргааш үлдэгдэл оймсаа зарж байгаа. За тэгээд адуу зарсан мөнгөө бас ингээд нийлүүлээд цуглаагаад бас гурил зарсан мөнгө байгаа. Ингээд бүгдийг цуглаагаад дахиад нэг юм Доронтын нэг брендийг ингээд Улаанбаатар руу авч яваад зарнаа портал хийж байгаа. За тэрийг дараагийн юунаас харуулъя те. Тэгээд өнөөдрөөс биднээс адуу худалдаж авсан Цэнтгэхиндээ одоо хонох гээд хөдлөх гэж байна. Тэгээд Цэнтгэхиндээ очиод бүгдээрээ уулзцаая. Тий. Цэнтгэхиндээ очиж сайхан тухлая. За. Өдлөө. За ямар тач бид гурав Цэнтгэхиндээ хонох гээд ирсэн байна. Тэгээд сая гэртээ танилцлаа. Бас анхаарал татсан, бас гой нандин зүйлүүд их байд юм байна. Тэгээд бас та бүхэнтэйгээ бас танилцуулъя гэж бодсон. Тэгээд бас Цэнтгэхийнхаа гэр бүлийн хүнтэй бас танилцъя тий. Манай хоёр бас сууж ийна. Бас ичим хий. Тий. За манай Цэнтгэхийн гэр бүлийн хүнтэй танилцаарай. За хэмилээ. Сайн байцгаана уу? Намайг Цагаан дээр гэдэг би унган Доронтын байгаа. Тэгээд гэр бүлийнхаа хүнийг одоо Доронт нутагт амьдраад одоо 5 жил болж байна да. 5 жил болж байна. За хэд хүүхдтэй лээ? 4 хүүхдтэй. 4 хүүхдтэй те. Хэд охин, хэд хүү? 2 охин, 2 хүүтэй. Тий. Одоо бол нөгөөдөл байхгүй бүгд хотод байгаа тий. Хотод сурж байгаа тий. За энэ нөгөө Дорногов аймгийн Хүслийн уул гэж хүмүүс их ярьдаг. Нөгөө хар уулч биш ээ. Одоо яг жинхэнэ
нэр нь болохоор уг нь хам баян зүрх хайрхан юм билэ. А бид нар болохоор нөгөө нэг хүслийн уул, хар уул гэдгээр нь маш сайн мэдээд идэг. Би найзуудтайгаа, ажлынхантайгаа аялж явж байгаа. Тэгээ манай эхнэр бас тийшээ найзуудтайгаа аялж явжсэн. Тэгээд энэ уулан дээр очиж танилцаад 2009 тэгээд 2009 онд анх танилцчихлаа. Ер нь энэ уулан дээрээ ер нь жил болгон аль болох тий. Байнга л очих цаг заваар очих хүсдэг. Ийм хайрхан байна. Энэ хамтар нэг ч хадаасгүй, нэг ч төмөргүй гэж байгаа шүү дээ, тий. Анх бол яг нэг ч хадаас нэг ч төмөр ороогүй дандаа нэг углуургаар ингэж яг модоор ингэж игээд хаалга, цоож, цөөмө бүх юм ингээд модороо байсан. Одоо сүүлийн үед бол яг нөгөө нэг хүмүүс ингээд бариул энэ бол хийцэн байна л да. Аяга сүүлийн тоног л байна. Тий, сүүлийн тоног ингээд хийчихэд байгаа. Ямар ч нэг ч хадаас ороо, нэг ч төмөр ороогүй. Тий. Гэсэн үг шүү дээ. За энэ дээдлийн энэ гоё ноёдлон биш юм тий. Энэ бас төг хөглөх баха. Тий, энэ болохоор манай ээжийн хэрэгэлдэг гэсэн хоёдлын машин. Тэгээд энэ бол яг энэ хоёроо бодвол арай сүүл үе л дээ. Одоо нэг 60 70 жил болж байгаа л тийм хоёдлын машин байна. Одоо эмээгийн хоёдлын машин. Эмээгийн хоёдлын машин тий. Эмээ маань хэрэгэлдэг байсан гэсэн үг. Тэгээд таагур ч гэсэн ер нь одоо ингээд Улаанбаатар руу буцахдаа манай энэ хаан бол руу сайхан цайс үнэ дээж өргөл бас л маш хүчтэй энергитэй уул гэж ер нь яригддаг. Тэгээд ер нь бас хүмүүс хүслээ шивнэ янз бүрийн нөгөө нэг болохгүй бүтэхгүй байгаа юмыг ингээд даатгадаг тий өр хүүхдүүдээ сайн яваасаа гэж даатгадаг. За муу бүхний хол угаасаа гэж даатгадаг. Тийм сайхан хайрхан байгаа. Маш хүчтэй энергитэй хайрхан бас. Одоо дахлага болохоор мэдээж яг наадамшиг болдог үстэй тий. Морь уралдан, бүх барилдан, сур харван тий. Гой гой. Тийм арга хэмжээ. Би гэсэн манай аав ээж гэсэн Скотрын халдсан сум гэж халзаа овоодох. Тэр бол жил болгон тагдаг. Яг л адилхан юм тий. Тийм байна. Уусаа аймаг болгоны өөрсдийн шүтдэг, дахдаг уул гэдэг тий. А энэ бол тэгээд оромчуудын шүтдэг уул ахна шүү дээ. Хан уул тий. Хан уул. Сайхан хайхан байна. За юу яана хоёр ах эгчтэй юу яана? Гарын мэлэг өгнө. Гарын мэлэг бэлгэлнэ өөрсдийнхөө. Тэгээд бүднөрөөс өгөөдлээ. За тэгээ. За тэгээд мундаг ах эгч хоёртой бас манай Бадарчин аяллаа ерөнхий ивэнтгч Гүнцэг брэндийнхаа дээжээс өгөө. Тэгээд энэ болохоор Гүнцэг 5 цулын бууз байна. 5 цул нь та дуртай шүү дээ. Дуртай, маш их дуртай. Одоо ер нь хоолны газар орвол 5 цулын газар л ер нь хог гол дэвшүүлж байгаа. За энэ болохоор манай Гүнцгийн хоньны махан бууз байна. За энэ болохоор манай Гүнцгийн гүзээний бууз байна. Бор гурилтай. Тэ. За энэ болохоор үхрийн махан бууз байна. За энэ манай Гүнцгийн бас одоо ийм гоё гэрийн боорцог байна. Ямар жиг. Тэ. За энэ бас манай нөгөө нэг Гүнцгийн бас энэ хормог. За энэ бас одоо шимийн ярих. За. За энэ манай Гүнцгийн бас гоё хөхүүрээс гаргасан айраг. За тэгээд бас манай Гүнцгийн далаан замагтай гүзээнэ шүлгэж байгаа. Энэ надаа. Энийг зүгээр ингээл плетик, газан плетикэн дээр 15 минут буслаад идчихнэ. За. Цаас хавтаа нуу. Тэгээд орчин үеийн хүмүүс чинь нөгөө маш завгүй болцсон. Тэ? Одоо бид нар чинь аль болохоор л маш хурдан шуурхай ажил амжилтыг боддог. Тэгэл өглөө гарахтаа ч юм уу, өдөр орж ирээ цайндаа ч юм уу, шууд орж ирэл пак гэл тавиал болгоод ичихнэ шүү дээ. Гоё юм байна. Өдөө гадаа аав явахт бүр гоё. Бид ижсээ замдаа явж байгаа л ерөөсөө өлсөн зогсон газар газар плетик асуулж чих. Бид чим одоо энэ Гүнцгийнхаа брендийнхаа нэг идэл яваад байгаа. Энэ одоо жишээ нь зам мамд те өлссөн үедээ гаргаж ирэл идчих ямар байд. За бэлэг болоогүй байгаа зөндөө. За манай бас Бадарчин аяллаа юугаар хамтран ажиллаж байгаа ивэнтчээр ажиллаж байгаа. Доолж Монгол утга байгаа. Герман технологийн утга байгаа юм. Герман технологиор хийсэн. Доолж Герман стил гэж юм. Энд дэр тийм байна. За энэ бол олон төрөл байдаг. За энэ бол жижигхэн төрөл байна. Энэ жижигхэн байна. Энэ одоо нэг ойр зургийн нөгөө ногоо моо айлтч юм. За энэ бол нэг дуун зэргийн юм юу байгаа юм. Гутган байгаа. За энэ болохоор бүр хөлдөө махны гутган байгаа. Энэ чинь олон төрөл байдаг юм аа. Заазар маазар гэдэг. Тэгээд манай ах эгч чинь юу юм ажиллуулдаг. Ресторан ажиллуулдаг юм. Галтгоонд хэрэг болох байгаа. Тэгээд бас Доолж Монголын утгаас бас дээжээс нэг бэлэг болгоё. За энэ бол Доолж Монголын айгуу сайн утга гэдэг яригдаад идэг тий. Тэгээ бид нар чинь бас галтгоонд гэртээ авчихсан ингээл заримдаа нөгөө нэг гэр орондоо мах чанж идэн гаднаас хүмүүс ирнэ утга даахгүй утгач ямар муу юм бэ гэж тэгээд ер нь Доолжийн утгыг хоёлаа нэг ер нь авч үзье гэдэг хэлсэн. Бас баярлалаа. Бодчихсон гэрт нь үлдчихсэн. За тэгээд Доритос байна. Доритосыг хамт олон бас та нар айр магаар ороод бэлэг болго өгөөрэй гэдэг бас гарын бэлэг явуулсан. За энэ Доритосын дээжээс өгөө. За дахиад энд Target гэдэг энерги ундаа байгаа.
Energy drink. За би одоо ингээд нэг та энийг урьж байгаа ч. Энийг урьж байгаа ч. За. Тэгээ энэ сэргэж бид ч одоо замдаа зөндөөл ингээд цаг хугацаагаар ингээд ядраал те ингээд тэр болгоно би хамгийн их машиныг хамгийн их цаг хугацаагаар барьсан би байхгүй. Тэгээ би их ядарсан. Энэгээр л энийг хүч авсан та. Та нар нь ядрахаар авч байхгүй. За баярлалаа. Суугаас хэрэгждэг шүү дээ. Тий. Сэргэж болдог. Тий. За энэ бас нэг дахиад нэг хоёр байна. За ямар хэрэгжиж. Харин Toyota-д маш их баярлалаа. Тэгээд бид хэд чинь бас зүрх мартахгүй төсөл за ямар ч байсан нэг хурдууд мэ адуу авцаад энэ яаж зарагдах бол тоо гэд би бол их л айж исэн. Дэрми болохоор зүгээрээ асуудалгүй гайгүй гэдсэн. Би бол дотроо яах бол доо гэвэж яхад хамгийн түрүүнд шууд наа зургаа устгачгаа ах нь авъя гэд залгасанд бид нар бол бөөм баяр болсон. Тэгээд ахта маш их баярлалаа. Тэгээд ахыхаа гэр бүлд ад жаргал ирүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгэд бас яг одоо энэ зүрх мартахгүй төсөлд бас амар том одоо бас сэтгэлийн хандив те одоо энэ адууг маань худалдаж авсан ахта бас үнэхээр их баярлалаа. Тэгээд ахыхаа бас гэргийд бас гэргийд их баярлалаа. Тэгээд бас одоо авсан одоо манай хомис юу лээ? Хомис хонгор. Тэг хомис хонгор маань бас олон айрыг төрөө авах болтугай те бас залбираад л байгаа бас нэг яагаад гэвэл бас олон хүүхдүүдийн бас зүрхэнд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа болохоор бас тийм буянтай адуу гэж би бодоод байгаа байхгүй дотроо. Бид гурийн блогч яг яавч таарлаа. Бид гурав адуу зарах яг таарлаа. Таны адуу яг сонирхдаг үеж таарлаа. Тайминг нь аягүй гоё таарлаа. Тэ за. Бид гурав энэ дараа нь харуулсан нэр л баг. Аягүй бас өөр нэг гоё юм санаа олцсон байгаа. Тэрийг ачаад Улаанбаатар л явна. Тэрийг одоо тэгээ дараагийн плансараар тий. За баярлалаа. Сайхан амнаарай.